Сайн байцгаана уу? Монголын түүхэн хүмүүс цувралын Монголын гайхамшигт хатад подкастын энэ удаагийн дугаар эхэллээ. Анхаарал тавин сонсож байгаад баярлалаа. Энэ удаа бид манай Монголын түүхэнд эрдний шигтгэн болон гялалцсан дараагийн гайхамшигт нэгэн хатны тухай ярьцгаая. Тэр бол Монголын түүхэн хүмүүс. халахын соён гэгэрүүлэгч их оронч цогт хун тайжийн ээж чин тайхал Мади хат юм аа. За бас л нэлээд их ул мөрөө үлдээсэн бас дэлгэцийн гайхамшигт бүтээлд дүр төрхөн мөнхөрсөн тэм нэгэн гайхалтай хатан байна. Өдгөөгийн Булган аймгийн Дашинт Жилэн сумын нутагт хатан туулын мэрэлцэх урсгал ойрхоноос гэгч нь харагддаг нэгэн сайхан уулын бэлд цогтын цагаан балгас гэж бий. Булган аймаг Дашинт Жилэн сумын 8 дугаар багийн нутагт эртний нэгэн эвдэрхий балгасын үлдэгдэл бий. Нутгийн ард түүнийг Номхон хун тайжийн балгас гэдэг. Энд 320 жилийн өмнө халах Монголын соёлын нэгэн төв холом байжээ. Булган явж үтсэн олон хүмүүс үтсэн бах. Үзээгүй нь энэ зун аялахдаа цогтын цагаан балгасыг үзээрэй. Булган аймгийн Дашинт Жилэн сумын нутагт байгаа. Нэгэн цагт энэ балгасын суурин дээр сэтгэшгүй чандман сүм химээх үзэгсэлэнд ордон сүм хийд сүндэрлэж байлаа. Бурхан шашны улааны Гармапа урсгалын энэ сүмийг ардууд цогтын цагаан байшин гэж хэлэлцээр ирсэн түүхтэй. Гэрсэнч жалаар хун тайжийн 3 дугаар хүү ноонох үйзэн ноёны алтай хатнаас төрсөн хүн Бахрай хошуучин. Бахрай хошуучийн хатан чин тайхал Мади феодалын Ботрлын үеийн түүхэнд гэрэлтэн тодоор үлдсэн ухаан хаттын нэг байлаа. Түүхэн их сурвалжид тэмдэглэснээр бичиг номд гаргуун буяны үйлд шамдамтгай тайхал хатан хүү цогтойгоо эрдэм номтой их оронч соён гэгэрүүлэгч дайчин жанжин болгон хүмүүжүүлж хамтдаа шашин боловсролын үйлд шамдаж байснараа амьдарч байсан тэр цаг үедээ тодын тод мөрөө үлдээж түүх шаштрт мөнхөрч чадсан гайхамшигт хат юм. Тайхал Мади хатан хүүд цогтайжин хамт хатан туулын хөвөөнөө байгуулсан сэтгэшгүй чандман өргөө нь халахын шашин соёлын томоохон төв болж байлаа. Цогтайж их Мади тайхал хатны хамт аргын тооллын 1601-ээс 1617 онд 6 сүм барьж байгуулсан цогтын цагаан байшингийн гадаах гэрэлт хөшөөнд Монгол төвдөр бичсэн бичээсэнд нь тодхон их сурвалж болдог. Энэ бичээсэнд юу гэж бичсэнийг сонсцгоё. Эртний Монголын бичгийн хэлээр бичсэн байгаа шүү. Асанг их олон галуудад ахуй Монголын энэ газараа гайхамшигт сүрт бий төрөөд 10 зүгийн дахны ханан болсон тэр богд Чингис хаанаас янагш дээд хан орны үе 31 болсонд тэтгэн дэлгэрүүлэгч Даян хааны төгс үзэгсэлэнд жимсгэн хатны 2 хөвөний баг нь жалаар хунтайж хангай хан нутагт халах төмний эзэн болсон. Энэ нөгөө гэрсэнч жалаар хунтайжийг хэлж байгаа. Түүний 7 хөвөний 2-оос нь дүү үйзэн тайжаас 6 хөвөн төрсөн очирт хан дайчин элдэн цөхөр хошууч бодисатва нар юм. Тэдний дотроос наран саран мэт ном ертөнц хоёроо үлэмж тус болсон хаан цөхөр хоёрын жаргуулсан сайн цагт хошууч тайжин чин бишрэлт сайн Мади тайхал хатан цогтайж их хүү хоёр тоо томшгүй амьтны тусыг сэтгэж туулгалын тансаг талын өрн зүг халтуудын зүрхэн нэрт уулын өмнөд игшээрэгт төмөр өхөр жилийн хөхөө сарын 15-наас үүдэж сэтгэшгүй чандман сүмээс эхэлж 6 сүмийг 17 жил болоод гал могоо жилийн зуны ихэн хөхөө сард дуусгаваа гэж дурдан бичсэн байна. Энэ дээр бүр цогт
тайжийн эцэг өвгдийн түүхээс нь ахуулаад дэндүү тодорхой уран цэцнэр ээжийнхэн нэрийг ямар тод сайхан бичиж үлдээсэн байна уу. Их хүү хоёрын байгуулсан хурал номын газарт нь Бурхан шашны номлол их бага 5 ухааныг заалхан гэгэрч их нутагта Бурханы шашныг дэлгэрүүлэх, хүрээ хийд, сургууль, датсан байгуулах, ном зохиол орчуулах, туурвах, урлагын ухаан, ангаахын ухаан, зурхайн ухааны үлсэд эрдэмтэд цугларан баггүй их хувь нэмэр оруулж байлаа. Мөн тайхал хатан цагаан байшинда охид хөвгүүдийн сургууль байгуулсан халахын нутаг дахь соёлын нэгэн гайхамшиг төв болж чадсныг илтгэдэг. Хүүхэд энэ далай бол далай их Монгол улс гэсэн ёг тэмдэг юм. Далайн дундаас цэцгэлж байгаа ариуланхуйн цэцэг дээрх соёл гэсэн эрхэм үсгийг бадрангуй галаар хүрээлүүлсэн далай их Монгол улсын ариун соёл эрдэнэ галмт бадран мандаж Монголын төмөн ард хүүрт манд тугай гэсэн гүн утгатай манай дээдсийн ариун нууц ёг дохооны тэмдэг юм. За, сууцгаа. Ийхүү цогтын цагаан байшин боёо сэтгэшгүй чандман сүм нь зөвхөн шашны сүм хийдэж биш. Ардад иргэний боловсрал олгох сургууль, ном судар бүтээгч, дуун хөрвүүлэгчд цугларсан жинхэнэ соёл гэгэрлийн газар болж тэнд их хүү хоёр дундад зууны халах нутгийн нийгмийн амьдралыг үлгэрлэгч, соён гээгүүлэгчт нь болж байлаа. Цогтайж 4-р хүүдээ гармаа урсгалыг баримтлуулсан тэр хүүгийнх нь удам хоочос Сайн ноён хан аймгийн Элдэнгүний хошууны ноёд болж ардын хувьсгалыг хүртэл улааны шашны гармаа ба ёсыг баримтласаар ирсэн байдаг. Төвд хэлээрх сурвалжилт тэмдэглэснээр цогтайж улаан малгайтын урсгалын Чожин Ванчиг хувилгаантай харилцаж Тунцаг Намжил хаан Дондог Вамбуу нартай хамтран тэдэнд шашин ном цэрэг улс төрийн дэмжлэг үзүүлж төвдөд цэрэглэн очиж шарын шашны сүм хийдүүдийг төвөөжээ гэж дурдсан байдаг. Ер нь цогт тухайн тайжийн бичээсүүд улаан малгайтны урсгалын гол шүтээнүүдээр эхэлдэг юм билээ. Тайхал хатны нөхөр Бахраа хошууч ноёнч Төмөн засагт хааны тэндээс гармав ёсны Янраа самбуу гэдэг ламыг залж авшиг хүртээд энэ шашны урсгалыг анх дэлгэрүүлжсэн түүхтэй. Тэгэхээр ер нь цогтойж өөрөө санаачилж улааны урсгалыг дагсан биш бүр эцэг Бахраа хошууч нь эхэлж улааны урсгалыг одоо хүлээж авч байсан юм баримт байна. Миний тэмдэглэл Ану хатан Хотолгон гүнж их дагнтай 3 багц дэвтэр 24,000 Энтер ном Majestic Мэр номын дэлгүүрт. Цахрын лэгдэн гэгдсэн лэгдэн хутагт хаанч улааны шашныг баримтлагч байсан. Халах дахь сүм дуганд Бурханы номлол дэлгэрүүлэхээр Цахрын лэгдэн хааны илгээсэн самвартнуудын нэг нь шидэт лам гэгдсэн цорж гүйшин. Цорж гүйшин үлгэрийн далай содрыг дуун хөрвүүлэх зэргээр Монгол шашин номын үлэг дэлгэрүүлэх үлсэд зүтгэжсэн хүн цогтойж их тайхал мади хатны хамт тэрхүү гүйш цоржид илч зарж гармав ёсны багш Мел Богдын намтрыг дуун хөрвүүлж өгөхийг хүссэн байдаг. Мел Богд гигантны ертөнцийн эдрет амьдралын түмэн саад бэрхшээлийг сэтгэлийнхээ их хат зориг төвчээр шалган туулж гэтлэгэн давахыг ухааруулсан сайтар хичээлт номлол учраас чин тайгал хатан цогт тааж хоёрын сэтгэлгээ үзэл санааны цар хүрээгч тэлсэн тэдний зорилгыг хорцолсон бүтээл болж чадсан бизээ. Мел Богдын намтрын орчуулсны төгсгөлийн шүлэгт нь үндсэн тэр Богдын туужийг өнөд энэ Монгол улсад урд эс алдаршсны тулд Бурхан шашныг дэлгэрүүлэхийг дурдсан бүгдээр нэр алдаршиж Будангуй улсыг сайтар твцсэн буянт чин тайхуу хэмээгдсэн гигэн оюун бэлэг сайтар төгссөн хэлшгүй чанарыг огоот ухсан хэлбэрэлтгүй номын үйлийг хийсэн хитрхи цогт хунтайж хэмээн алдаршсан их хүү хоёул чин зоригт сэтгэлээр итгүүлж орчуул гэж дурдсанаар эрдэн цогцолсон энэ туужийг орчуулснаар игнэгт хамагт тус болно хэмээн бандид ширээд цорж орчуулвэ гэж төгсгсөн байдаг. Энэ нь нөгөө шидэт лам гих эрдэмт ширээд цорж
Мел Богдын нөгөө намтрынхаа ард их хүү хоёрын одоо цогт тааж чин тайхал Мадийн хатан хоёрын санаачлагаар энэ бүтээлийг хөрвүүлсэн гэдгээ илэрхийлэн бичгээр үлдээсэн байна. Тэгээд чин тайхал хатныг хүү цогтаажтай нь ер нь их сурвалжуудад дандаа ингэж хамтд нь дөрөв харшуулан эрхэмлэн цаашааж бичиж үлдээсэн байдаг. Одоо ч нэг хүүтэйгээ нийлээл номын ажил, одоо ном бүтээх юм ажил хийгээд байдаг ээжүүд тийм олон биш шүү дээ. Тэгэхээр тэр дундад зундаа бол чин тайхал хатан үнэхээр соён гэгэрүүлэгч эрдэм төгс хатан байсан байна. Бүхэл түүхэн их сурвалжид дандаа чин тайхал сайн Мадийн хатан хүү цогт хунтайж гэж хамтд нь ингэж зэрэгцүүлэн магтан сайшааж бичсэн бүр цөөнгөө удаа таарлцж байгаа. Ер нь ингээд энэ дурдгцсан олон түүхэн сурвалж бичээс Бахраа хошуучийн хатан чин тайхал сайн Мадийн хатан гэж нэр нь ямагт дурддагдж байгаагаас үзэхэд чин тайхал Мадийн хатан үнэхээр эрдэм номтой тэр үеийнхээ халах Монголын оюун соёлын томоохон зүтгэлтэн хатан байсан гэдгийг л нотлоод байгаа. 1940-од оны үед тухайн үеийн зөвлөлт холбоотуулсан шилдэг киночдын баг Монголын уран бүтээлчтэй хамтран бүтээсэн Монголын анхны томоохон хэмжээний тулаанд түүхэн уран сайхны кино Цогт тайж гэж байдгийг бүгдээрээ мэднэ. Халахын соён гэгэрүүлэгч яруу найрагч шашин улс төрийн зүтгэлтэн Алтан ургийн хун тайж Цогт түүний ээж ухаанд тайхал Мадийн хатны дүр энэ кинонд гайхамшигтай тодор дүрслэгдсэн байдгийг бүгдээрээ мэднэ. Хэдэн энэ киног нэлээд их үзэл сурталчуулж Цогт тайжийн сүлд туг нь соёнбот торгон туг байсан мэтээр үзүүлсэн зэрэг түүхийн алдаа байдаг ч гэсэн дундад зууны түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж асан их хүү хоёр тэр үед Алтан ургийнхан Бурхны шашны улаан шарын урсгалд хуваагдсан тэмцэлдэж цус асгаруулан тололцсон гунигт явдлыг эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан Лэгдэн хутагт хааны мөхөл зэргийг түүхэн талаас нь үзүүлж чадсанараа бас онцгой ач холбогдолтой бүтээл байдаг. За тэр соёмны тухайд л нэлээд тийм алдаа гарсан. Энэ соёмбыг зохиосон анх дугаар богд одоо тэр үед төрөөжгүй байсан. Дээрэс нь тэр үед ерөөсө торгон туг хэрэгэлдэггүй байсан монголчууд дандаа нөгөө их баг хар цагаан сүлдээ хэрэгэлдэг тийм байсан. Тиймэрхүү алдаа байдаг ч гэсэн одоо энэ подкастын гол дүр болсон чин тайхал Мадийн хатныг дэлгэцэн дэх тод томроо гайхамшигтайгаар үлдээж чадсан учраас сонирхолтой бүтээл болсон. Хэдийгээр тэр үед компьютер график гэх мэт техникийн дэвшил нэгдэггүй байсан ч гэсэн хослол зургийн аргаар цогтын цагаан байшинг ч гэсэн тун үнэмшилтэйгээр гоёор үзүүлсэн байдаг. Монголын соёлын нэгэн төв холом байжээ. Монголын түүхэн хаттаас кино дэлгэцэн дүрслэгдсэн цөөхөн хаттын нэгээр барахгүй анх удаа түүхэн уран сайхны кинонд хатны дүр олж дүрслэгдсэн хүн бол яахын аргагүй соён гэгэрүүлэгч халахын цогтхон тайжээж эрдэм боловсрал төгс чин тайхал Мадийн хат юм аа. Чин тайхал хатны дүрийг манай алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг ардын жүжигчин Даш Цэвгийн эчин хорлоогоо сэтгэлд хоногчтол бүтээсэн байдаг. Үнэхээр л нэг эрдэм төгс нас ахсан хатны дүр тэнд мөнхөрч чадсан. Би л багада үзээд нэг тийм биширмээр санагддаг гэсэн. Олон жоохон хүмүүсийг тойруулаад үлгэр ярьж байгаагаар гарсан байдаг штэ. Сонирхолтой 1910 онд төрсэн жүжигчин эчин хорлоо дөнгөж 34-өөс 35 наснда өсөн буурал хижээл насны чин тайхал Мадийн хатанд тоглосон бол өөрөөс нь харин 5 насаар ах 40 настай жүжигчин цагааны цэгмэд хүүгийнхэн дүр тоглож байсан байна. Цогтааж кино зохиолыг бичсэн бэлгүү номч Бямбэ Эренчин гой өөрөө цогтаажийн удмын хүн байсан гэдэг. Мадийн тайхал хатны үр хоочс буюу цогтаажийн удмыг мөшгөж үзвээс бас их сонирхолтой. Бүр энэ подкастт яриад ч барахааргүй юм билээ.
Кинонд гардагчлан одоогийн булганы нутгаас алс тэртэх төвдийн өндөрлөг хөхнөөр тийш цэрэг ардуудаа авч алс холын аян дайн хийж ялагдсанаас цогтойжийн албатуудын ихэнх нь халах нутгаас хол төвдийн өндөрлөг хөхнөөрийн орчимд үлдсэн. Тэр нүүдэл аян дайн цогтойжийн олон албат харьяатыг хэд хуваагдаж сарнихад хүргэсэн нь бол үнэхээр харамсалтай. Гэхдээ үр хойцсхийн зарим хэсэг нь уугуул халах нутагтаа үлдэж чадсан байна. Цогтойж нилээд олон хатантай байснаас түүх их сурвалжид хучуу бэж, асгид бэж, цэрэн дэжид бэж гэсэн хаттад нь тэмдэглэгдэн үлдсэн байна. Цогтойж кинонд эцэгтэй цаацлагддаг Арслан тайж бол хучуу бэж хатнаас төрсөн Арслан Арднаа Эрдэнэ гэдэг хүн юм байна. Харин хаан хөтлөж манай ард олны сэтгэлийг мөнхрүүлж байгаа. Асаа ламд мөргөж шүү. Энэ очрыг хүн хайж там битсэн. Тэгээд над дэрсэн хариу цагтлыг үзвэл хүн хайж хариу бичгтэн эрхийг чиний сэтгэл оюун мэд түгээ гэжээ. Миний сэтгэл оюун хаар болгол үүнийг цаазаар аваач ёстой. Цаазаар аваач. Шар туужид өгүүлснээр төмөгн цогт тайжийн хөвүүд нь Арслан Арднаа Эрдэнэ, Линхуу цэцэн дайчин, Гармад зүгийн зан, Асрал эрх дайчин гэсэн нэртэй байна. Арслан Арднаа Эрдэнэ буюу кинонд одоо нөгөө цаазлагддаг хүн бол хүүгүй байсан юм байна. Цогт тайжийн хөвүүдийн удам нь ихэнх нь уугуул халах нутагтаа үлдэж Түшээд хаан Сайн ноён хаан аймгийн Элдэн бэйлийн хошууны угсаа залгамжилсан ноёд болжээ. Мөн цогт хүн тайж нөгөө ачин охин хүн тайж гэж бас нэг түүхэнд сонирхолтой хүн байсан тухай Бурэдийн тойн гүүшийн содорт тэмдэглэн үлдээсэн байна. За тэр охин хүн тайжийн тухай ярих юм бол бүр подкаст маань дуусахгүй. Тэгэхээр түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн том товооч тодорсон дөрүүд гэдэг үнэхээр гайхалтай хүмүүс байдаг гэдэг нь ингээд харагдаж байна. Энэ удаагийн подкастаар ингэж цогт хүн тайжийн ээж Эрдэнэ боловсралтчин тайхал Мади хатны тухай ярьлаа. Анхаарал тавин энэ хүртэл сонссон сонсогчдоо талархал төвшүүлье. Урд нь бас дурддагчлан дэлгэцэн дээрх дансанд дэмжлэг илгээгээрэй. Мөн одоо манай шүүдэр цэцэг бэ хот одоо сувгийг дагаарай гэж уриалж байна. Дараачийн сонирхолтой подкаст хүртэл баяртай.